Өглөөний мэндийг хүргье. За эдээс эргэтэн шилжүүлэхтэй холбогдлолтой асуудлыг зохицуулсан хуулийн төслөөс орж ирж байна. Хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлье. За ажлын хэсэг бас нэлээ идэвхтэй ажиллаж байнгын орон дээр бас зүйл бүрээр нь бас бид хүмүүс ярилцсан. За энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад хэд хэдэн асуултуудыг бас тодруулъя. За үндсэндээ дэлхийн үзэл баримтлал дээр дурдсанаар бол дэлхийн 93 улс эдээс эргэтэн шилжүүлэх энэ эмчилгээг явуулж байгаа юм байлээ. За үүний бол 90 улс нь бол тусгай зохицуулалт бүхий хуультай гэдэг ийм мэдээллийг бас дурдсан байна. Монгол улсын хувьд бол энэ төрлийн эмчилгээ үйлчлэгийг явуулж байгаа хэрнээ тусгай зохицуулсан хуульгүй. За яг энэ донорын тухай хуулиараа бусад хуулиараа зохицуулаад явж ирсэн байна. Энийн үндсэндээ үр дүнд бол олон эмч эмнэлгийн ажилчид за мөн дээрээс нь бас олон хүний амь настай холбогдолтой асуудал бас шийдэж чадахгүй зохицуултгүйгээр бас явж ирсэн. Ийм бас асуудал байгаа учраас нэлээд бас хэрэгцээ шаардлагын хувьд бол зайлшгүй шаардлагатай ийм хууль бас гэж үзэж байна. За энэ хуулийн тодорхой бас төсөлтөд танилцаад явхад бол энэ үндэсний энэ хүлээлгийн жагсаалттай холбогдолтой асуудлыг бас нэлээд хөндөж байна. Мэдээж хэрэг бол хэрэгцээ шаардлага бол нэлээд их байгаа. Энэ бас хүлээлгт орсон энэ жагсаалтыг ил тод байх, хуваарлтыг шударга явуулах, за үүнтэй холбогдолтой бас тодорхой асуудлууд гарахаас урьдчилан сэргийлсэн. За мөн илүү захим хүний оролцоогүйгээр шийдвэрлэх боломжийг олгосон ямар зохицуулт байгаа вэ гэдгийг би бас тодруулж асууя. Аль нэгэн хүнээс хамааралтайгаар бас шийдэгдэхгүй байхаар ийм шийдлүүд бас юу байна вэ гэдэг дээр энэ бол чухлаа. Хүлээлгийн жагсаалтаа хүлээгээд хэдэн жил болж байгаа ийм тохиолдлууд бас үндсэндээ бол бас гарнаа. Тэгэхээр хэнийг нь төрүүлж оруулах вэ гэдэг дээр бас яг юуг баримталж яаж ажиллах вэ гэдэг бол их чухлаа гэж. Хоёрт нь бас иргэдийн мэдээлжүүлэхтэй холбогдолтой гишүүдийн хэлж байгаа саналыг бас дэмжиж байна. Энэ чиглэлийн бас доноруудыг дэмжих, ойлгуулах чиглэлийн бас тусгай зохицуултууд ямар байгаа вэ? Нөгөө талдаа энэ хууль батлагдсанаараа янз бүрийн бас хууль бус байдлууд бий болохыг гэдэг ийм эмзэглэлүүд нийгэмд гарч ирж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдолтой бас тайлбар мэдээллийг бас нэмж бас тодруулъя. Ялангуяа Монгол улсад бөөрөө байдаг юм уу? Эсвэл энэ донор болоод тодорхой хэмжээний арилжаа 8 ийм мөнгө төгрөг олох ийм зар сошиал медиа энэ хуудасууд дээр бас тавигдаад бас ингэ явдаг. Гэтэ үүний цаана бол иргэдийн хувьд бол буруу мэдээллүүд бас байгаад байгаа. Тэгэхээр энэ хуулиас өмнө ч тэр энэ хууль батлагдсанаар ч тэр ямар нэгэн эдис эрхтний бас худалдан борлуулалттай холбогдолтой үүнийг дэмжсэн агуулга Монгол улсад байхгүй гэдгийг бас мэргэжилтүүд маань бас албан ёсоор бас хэлж ойлгуулах нь зөв бахаа гэж бодож байна. За гурав дахь нь орон нутгийн иргэд, орон нутгийн эрүүл мэндийн бас байгууллагууд, за бүсийн онцлогооны төвүүд энэ хуулиар ямар чиг үүрэгтэй болж, за ямар бас байдлаар үндсэндээ ажиллах зохицуултууд тусгагдсан байгаа вэ? Орон нутгийн иргэдийг бас энэ зохицуулсан зохицуултыг илүү наривчилж бас асууя. За ингээд жил болгон бид нар 20 гаруй өвчнийг зарлаад Монгол улсад эмчлэгдэх боломжгүй гэдэг ийм жагсаалтыг гаргаж явж байгаа. За хичнээн тэрбумаар нь бол үндсэндээ гадаад улсад очиж энэ төрлийн үйлчлэгнүүдийг бид бүхэн авж байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаараа Монгол улсад эмчлэгдэхгүй байгаа тодорхой ямар төрлийн энэ өвчлөлүүдийг, ямар төрлийн бас энэ хагалгаануудыг бас хийх боломж олцоонууд бүрдэх вэ, яаж нэмэгдэх вэ гэсэн ийм дөрвөн асуултыг асууя. За ажлын хэсгийн ахлагч Баяр Магнаа Баярбаатар гишүүн асуултанд хариулъя. За бягаан хөлөг гишүүний бас зарим асуултанд хариулаа, заримд нь манайхан алтан толгой дарга хариулаарай. За 93 улс өнөөдөр эргэтэн шилжүүлэх мэс заслыг хийж байгаа. Дэлхийн 220 гаруй улсаас. За энэ 93 улсын нэг нь бол Монгол. Мөн энэ 93 улс дотроо Монгол улс бас ирэмбээрээ бас нэлээд дээгүүр ирэмлэгдэж, чадвараараа бас үнэлэгдэж явж байгаа. За 25 онд жишээлбэл амьгүй донор бол нэгч амьгүй донороос эргэтэн шилжүүлээгүй. 26 онд бол ганцхан амьгүй донороос эргэтэн шилжүүлсэн. Нэг амьгүй донороос үндсэндээ 8 хүний амь насыг аврах юм боломжтой. Яагаад энэ амьгүй донорыг бид нэр эргэтэн шилжүүлэх мэс засал зогссон бэ гэвэл ерөөсөө бид өнөөдөр энэ хууль эрх зүйн орчинд дутмаг байгаагаас болж үндсэндээ энэ ажил явахгүй байгаа. Дээр нь энэ хууль батлагдсанаар бид нар хэрэгжилтийг хангах, иргэдийг соён гэгэрүүлэх чиглэл рүү бас нэлээд өндөр ач холбогдол заашгүй ажиллах шаардлага байгаа. Учир юу вэ гэвэл бас
зан заншил, шашин гээд олон зүйлүүд дээр одоо өнөөдөр бас энэ талигаач буюу бурхан болоочийнхоо одоо энэ зогцсон хөндүүлэхгүй гэсэн ийм нөхцөл байдалтай иргэд нь бол одоо бас дийлэх байдаг учраас эргээд бид нар энүүгээрээ буйны үйлс одоо бас алтан хүний амь насыг аврах гэдэг тал дээр соён гэрүүл чиглэлээр ажиллах зүйтэй. За жагсаалт бол ил тод. За өнөөдөр 1044 хүн жагсаалтын хүлээлгийн горимд байгаа. Эндээс эргэтний шилжүүлэлт суулгаад эдгэрч байгаа хүн нь ховор жагсаалтанд хүлээж агаад бурхны оронд одож байгаа хүмүүсийн тоон олон байгаа. Тэгэхээр энэ дотор ингээд наривчлаад ангилаад үзвэл элэг шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгах гэдэг ингээд ангиллууд нь өөрсдөө тустай байж идэг. За одоо жишээлбэл нэг аймагуд онор гарлаа гэж үзэхэд тэр хүний одоо ингээд цусны бүлгээс одоо нэг эргэтэн таарах гэд ингээд нийтдээ хамгийн багадаа нэг 20 түүнийг бол дуудаж одоо дараа жагсаалтын дарааллын дагуу шинжилгээнд оруулахаар ингээд зорж ажилдаг. Гэтэл нөгөө дуудаж байгаа 20 түнээс маань одоо хүлээлгэндээ байх үедээ бас 50% нь үндсэндээ одоо бас бурхны оронд отсон ийм харамсалтай тоо баримтууд бол өнгөрсөн хугацаанд гараа явж байгаа гэдгийг бас хэлхэн зөв. За орон нутгийн эмнэлгүүд бол өнөөдөр бүгд донор эмнэлгүүд болж байгаа. Өнөөдөр бид бол одоо нөгөө амьгүй донорыг олноор илрүүлэх нь манай хуулийн концепц гэж байгаа. Амьд донороо хамгаалах өөрөө эрх зүйн орчин байх ёстой. Тэгэхээр энэ амьгүй донор илрүүлэлт нь өөрөө таны хэлээд байгаа нөгөө бүсийн хөгжлийн төв аймгийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгүүд өөрөө энэ илрүүлэх юм эмнэлгийн тоонд ороод ингээд явж байгаа. За ингээд энэс үүдээд одоо нөгөө холбогдох манай хууль батлагснаар нэг 7 журам батлагдана. Энэ дээр бол одоо нөгөө эрхтний зөөвөрлөх, хадгалах, шилжүүлэн суулгах гэдэр гэсэн ийм зохицуултын наривчлсан зүйлүүд нь бол ингээд ороод явж байгаа гэдгийг бас танд хэлье. За тэгээд алтан тулга дарга нэмээд хариулж. За ажлын хэсгэд 4-р микрофон ажлын хэсгийн чинь алтан тулга хариулъя. Эрүүл мэндийн хөгжлийн төв алтан тулга. За ган хулиг гишүүний асуултанд нэмж хариулъя. За бид нар бол нэгдсэн мөртгэл мэдээний сантай болсноор энэ хүлээж жагсаалтанд хүлээж байгаа хүмүүс маань өөрийнхөө e-Mongolia системээр дамжуулж ороод яг зөвхөн өөрийнхөө хүлээж жагсаалтын хэддугаарт байх энэ байрыг мэдэх боломжийг энэ шинэ хуулийн төслөөр холбогдох энэ журмаар бол зохицуулж өгөхөр төлөвлөсөн байгаа. За Монгол улсад бол энэ эргэтэн одоо шилжүүн суулгах үйл ажиллагаатай холбоотой хүний наймаа эрхтний наймаатай холбоотой асуудлыг манай алба байгуулснаас хойш эрүүгийн цагдаагийн газар цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлцтэй байнгын хамтарч ажилладаг. Энэ үүднээс энэ сошиал ертөнцид энэ хүний наймаа эрхтний наймаатай холбоотой тэр дундаа элэг бөөрөө зарна гэсэн энэ холбоотой пост зарим энэ юунд дээр бол бид нар хамтарч устгуулах тухайн одоо иргэнийг IPI-гаар дамжуулж одоо асуух байдлаар ингэж зохицуулж явдаг байгаа. За Монгол улсад эмчлэгдэх онцлох боломжгүй энэ өвчний жагсаалтыг бол яг манай эрчим шилжүүн суулгахтай холбоотой ясны чөмөг, за элэг бөөр шилжүүн суулгахын асуудлууд бол байдаг. За энэ дээр бол ялангуяа төр байж байгаараа дээр зочин танилцуулна шүү. Байж байгаараа. Асуусан. За улсын их хурлын гишүүн мөнгөн цагийн ган хөлгийн урилгаар Монгол улсын их хурлын хууль зүйн сургуулийн Ичний ангийн 2-3 дугаар төвчний оюутнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Оюутан залууч та бүхэн маань оюутны ширийн ард суух одоо цаг хугацаа эргэж олдохгүй гэдгээс үргэлж санаж өдрөөс өдөрт өөрийгөө олж өөрийгөө ирээдүйдс бэлтгэж сайн суралцаараа гэдгийг бас улсын хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. За манай ган хөлөг гишүүний ангийн оюутнууд байна тийм ээ. За ган хөлөг гишүүн асуултаа асууж байгаа. За тодруулаа асууч. Мөнгөн цагийн ган хөлөг гишүүн асуултаа асууя. За энэ яг хүлээлгийн жагсаалттай болоод e-Mongolia систем рүү оруулаад ингээд жагсаалт нь бол ил болчих юм байна. Миний асуугаад байгаа нь хэн шалгаруулах вэ? Энийг яаж одоо хэн нэгэн хүнээс одоо ангид байдлаар бас шийдэх боломжууд бас байна вэ? Бас одоо үнтэй холбогдлолтой жагсаалтын урдуур хагуур орууллаа, аль нэгэн дарга шийдлээ, инглээ гэдэг ийм асуудлыг бид нар яаж шийдэх вэ гэдэг өөрөө явж бас хамгийн чухал асуудал болно. Тэгэхээр энэ дээр тэр журам тодорхой асуудлаар бол шийдэх юм шиг байна. Гэхдээ ер нь ямар шийдэл бас байдаг юм бэ гэдгийг одоо асууя. Хоёр дахь нь энэ орон нутагт тодорхой чиглэлүүд одоо очих нь байна. Тэгэхээр хүний нөөцийн асуудал дээр яах юм? Зардал санхүү дээр бас яах юм? Энийг одоо бас яаж шийдье гэж одоо тооцсон байгаа вэ? За тэр 25 нэр төрлийн гадаад дэмжлүүлж байгаа энэ одоо бас өвчлөл дээр ямар өөрчлөлт гарах вэ гэсэн ийм асуулт байна.
За ажлын хэсгийн гишүүн 4 нойрын микрофон алтан тулга хариулъя. Эрүүл мэндийн үйлчлэлийн алтанлага цагаан хөлөг гишүүний асуултанд хариулъя. За бид нар энэ амьгууд доонороос энэ хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд эд эрхтнийг хойрлох тогтолцоо бол бүрэн цахимжиж байгаа. За ялангуяа энэ хүлээлгийн чагсаалтанд байгаа хүмүүсийг за тухайн амьгууд доонор гарсан тохиолдолд эдийн засгийн тохироо за холбогдох цусны бүлэг эрхтнийх нь онцлогоос нь хамаарат оноо өгч зарчмаараа ялангуяа яг олон улстай жишгт нийцүүлэн хүлээгч чагсаалтанд хүлээсэн хугацаа тухайн хүний эрүүл мэндийн байдал за мөн эдийн засгийн тохироо зэргээс нь хамаарат мэдээний сангаар дамжуулаад хамгийн тохироо бүрдсэн энэ хүмүүсийг бид нэр лист гаргаж байна. Эдгээр листнээсээ бид нэр эрчим шилжүүн суулгах баг за манай зохицуулах албатай хамтраад тухайн эмчилүүлэгчийг энэ сонгох асуудал байгаа. Энэ дээр бол заавалчгүй нэг гишүүнийг нэг кандидатыг гаргадаггүй нь асуудал нь тухайн хэрвээ зөвшөөрөхгүй эсвэл ямар нэгэн байдлаар хасагдах тохиолдолд дараагийн гишүүдийг мөн дууддаг байгаа. За хоёр дахь асуудлын хувьд хүний нөөцийн асуудал бол ямар нэгэн бол нэмж зардал учруулахгүй ялангуяа тухайн эрүүл мэндийн байгууллага За асуултаа гүйцэг хариулжээ. За бүсийн онцлогын эмчилгээний төв аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг дээрийн амьгууд доонорыг илрүүлэх тархины хөлт тодорхойлох баг нь тухайн эмчилгээний эмнэлзүү иргэсэн дэд захирлаар ахлуулсан тухайн мэрэгжил бүрийн чиглэл бүрийн эмчнэр энэ оролцоотой энэ тархины хөлт тодорхойлох байдаг учраас нэмэлт энэ зардал бол ямар нэгэн байдлаар бол шаардлагагүй харин илүү цаг урамшууллын асуудлыг тухайн эрүүл мэндийн байгууллага зохицуулахар байгаа. За Монгол улсад эмчилгээгт онцлох боломжгүй өвчний чагсаалтанд бол эрчим шилжүүн суулгахтай холбоотой ясны чимэг өөдлөөс элэг шилжүүн суулгах асуудлууд орсон байдаг. Эдгээр нь бол яагаад орсон бэ гэхээр жишээ нь элэг шилжүүн суулгахын хувьд тухайн эрдцпен тийм үү донорын хувьд ямар нэгэн хэвийн бус бүтэцтэй цусны замын салаатай, судасны салаатай байсан тохиолдолд бид нар бол одоогоор гадагшаага энэ төрлийн эмчилгээг явуулж байгаа. Бид нар бол цаашдаа эх орондоо энэ төрлийн эмчилгээ тусламж үйлчилгээг авах зорилготой зочин профессор үрэх эргүүлээд эмч эмнэлгийн мэргэжлийн гадаад өрх сургах энэ асуудлыг бол зохицуулж байгаа. За мөнгөн цогийн ган хөлөг гишүүн тодруулъя. За хоёр дахь асуудал дээр бас яг нэг таад маань мэрэгжлийн хүний зүгээс бас нэг тайлбар өгчөөрэй. Яг тийм бол бас иргэд маань мэдээллийн дутуугаас болоод бөөрөө зарж болох юм байна. Илгээ зарж болох юм байна гэдэг юм уу? Одоо нэг ийм мэдээлэл бас яваад байгаа дэр яг нэг албан ёсны хариу өгөөч юм. Монгол улсад ийм үндсэндээ зохицуулт бол огтоосоо байхгүй. Энэ хууль батлагдсанаараа ч тийм нөхцөл бүрдэхгүй гэдгийг бүр яг албан ёсоор хэлээд дээр нь энэ төрлийн мэдээллийг затсан тохиолдолд байдаг юм уу? Энэ төрлийн асуудал дээр ямар хариуцлага үрд юм бэ гэдгийг бас албан ёсоор бас өгчих нь зүг байна. Тий. За ажлын хэсгийн 4-р микрофон. Эрүүл мэндийн хөгжлийн төв алтан талга ган хөлөг гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсад өнөөдрийн байдлаар бол энэ ялангуяа захим орчинд энэ сошиал орчинд эрхтний зарах тэр дундаа илгээ зарна, бөөрэ зарна гэсэн энэ асуудал бол ямар ч байж болохгүй. Энэ бол холбогдох хуулиараа бол бүрэн зохицуулсан байгаа. Тэгэхээр хэрв та эдгээр төрлийн зар энэ төр тавих юм бол холбогдох хууль ялангуяа эрүүгийн хуулиар бол шийдэх ийм зохицуулттай байгаа шүү. За дараагийнх нь болохоор бид нэр амьд донорын энэ асуудал дээр бол нарийн зохицуултыг оруулж гисэн. Өмнө нь бол энэ гэр бүлийн гишүүн гэдэг энэ асуудалтай байсан бол бид нэр гэр бүлийн гишүүн үүнээс гадна хүргэн бэрийн асуудлыг оруулсан. Тэр дундаа энэ зөвшөөрөл авах процесс дээр бид нар амьгууд донор тухайн гэр бүл зөвшөөрсөн тохиолдолд тухайн амьгууд донорын хамгийн ойрынх нь гэр бүлийн гишүүнээс нь давхар зөвшөөрөл авах энэ зохицуултуудыг бол илүү нарийн оруулж гисэн байгаа. За наран цэцгийн алтан шагаа гишүүн асуултаас